За өнөөдөр их сайхан өдөр байна. Доржоо дүүтэйгээ 10 жилийн дараа уулзч байна үү тийм ээ. Тийм 10 жилийн дараа 2014 онд Галдан машигтын 370 жилээр хамт азрах байгаа. Харин Хатаа мөр маань харагдаж их баяр хөөртэй сайхан зүйл болж ирлээ. За миний дүү ч гэсэн гээд бас нутаг орондоо бас сайхан байгаа юм байна. Мянган адуутай болно гэдэг чинь бас тийм амар ажил биш. Мянган адуу үржүүлж, мянган адуу малдаж байна гэдэг бол бас малчин хүний бас нүүр их хөдөлмөрөө ийм одоо амжилттай сайхан ажилд амьдарч энэ цагийн одоо малчид уяачдыг мандаж байгаа дүүдээ баяр хүргье. Би Миний дүү чинь бас ингээд 12-3 настайгаас эхлээд одоо энэ адуу гэдэг малыг дагсан. Тэгээд одоо төч гараад үндсэндээ бараг 30 жил энэ адуу гэдэг малаас ажил амьдралаа өргөжлөж байгаа юм да. Миний дүү чинь Ховд аймгийн 80 жилээр очиж хүрэн азарга төрүүлгээ 69 авч ирсэн тийм. Тэгээд Ховд аймгийн 80 жилд одоо хүрэн азарга маань төрүүлж 60-аас машин авч амьдралынхаа хамгийн баяр хөөртэй хүмүүс болж байгаа мөр маань төрүүлж одоо суудлын машин аваад уус 460-аас авч. Ер нь тэгээд Ховд чинь том орнуудаараа сайн одоо уралдаж нааддсан шүү дээ. Галдан бошгтын 370 жилээр бас азарга харигдуулсан тийм үү? азарга одоо таны машин сууж байгаа. Манай сумын 2 азарга Монгол улсын одоо зүрхний авиат эмч баасан жоо гэдгийг хол азарга төрүүлж манай сум орон нутгийн Монгол улсын мандаа байж орнон баасан жоо гэдгийг хүрээ азарга 2-оор татаж миний нэмдэрж хүрээ азарга 3-аар татаж таны шарга азарга улсын нааданд 11-ээр тавьгаад энэ дээр 6-аар тавьж. Харин тэгшээ. Тэгээд таны машин сууж авсан одоо Ховд завхан говалта одоо 3 аймгийн хүнээ 4 азаргал ариг 4 азаргын аригтад миний чи 6-аар орсон. өөрийнх нь азар 6-аар. Тийм ээ. Тэр өдөр бол та нар их өнгөтэй аз хэмэртэй байсан. Миний жоохон тийм камер жоохон дутуу байсан юм бол яасан юм бэ? Зүгээр тэр бол яа. За мянган адуу ингээд мандалж адуулна гэхэд бол бас ямар хөө байна юм. Хэцүү байна. Манай энэ эрс тэрс уур амьсгалтай одоо ийм газар бол одоо сүүлийн үед бэлчээрийн дороо ус ургамлын гарахаа одоо өвлөнд хатуураад ер нь бол хүндрэлтэй болж байгаа. Зарим адуунуудаа дорндоо халах гомроо аваачиж тэнд байршуулаад үхрээ дорндоо халах бол 350-аад бод манах тийш очиж тавьсан. Дорндоо халах бол сумын одоо тэр ялалт бод хуучин яг халах бол одоо тэр буур нуурын тэнд аваач тавьсан шүү дээ. Тэнд байгаа. Аны хурдан шар газрын төлөөс одоо би яг хонгороор авчиж азар тавьсан шүү дээ. Оо за одоо за. Харин отхон насан мандаа тэгж ярьж ирсэн шүү. Шар азрагны чинь төлнөөс одоо завхны доржоо авч явсан гэж. Танд одоо нөгөө надаас авсан нөгөө дөрвөлжингийн ноолуурын чиглэлээ нөгөө хар алтар ухнуудын удам одоо та алтаад очиж үржүүлэх энэ Ховд нут гэдэг яг гэсэн. Одоо тэд ноолуур ихтэй олон ус үрдсэн. Харин тий. Би ч одоо тэгээд 10 жилийн өмнө бас л их тийм их бодолтой явсан юм л дээ. Тэгээд Ховд аймгийнхаа одоо малын үйлдвэр ухсаах сайжруулъя гэж буянт мал ухаалаг аж ахуй гэдэг ийм төслийг Ховд аймгийн хөгжлийн төлөөс ангаар дамжуулж одоо хийсэн. Өөрөөс чинь би дөрвөлжингийн ноодурын үйлдвэрийн 100 хүн авсан. Тийм үү? Тэгсэн. Улс аймгаас Баядомгийн бас 100 хурган хуц авж Ховдынхаа одоо малын үйлдвэр ухсааг сайжруулах бас нэлээд хувь нэмэр оруулсан хүн гэж манай малчид одоо өнөөдөр хүртэл надад хүндэлдэг. Тэгээд бас Алтан нуруунаас өмнгийн говьд Сүхбаатар аймагт одоо 130 уяачаа дагуулж явж одоо 400 одоо тийм Сүхбаатарын хурдан өвслийн адуу одоо авчирч ирсэн шүү дээ. Тэр одоо 2010 оны 11-2 оны асуудал байна.
13 он уу? 13 он уу? 13 оны намар Тэгээд таныг явж ийн гэж би сонсч байсан. харин тий тэгээд одоо тэр манай ховдын уяачид очиж бас тэр дарганг сумын банкны одоо мөнгийг дуусгаж ирсэн шүү дээ. Манай уяачид бас мөнгөтэй байсан байна. Тэгээд 2 тэрбум төгрөгийн одоо адуу худалдаж авсан гэж тэр үед л бас их цуу яриа сайхан одоо юм яригдаж манай уяачид малчид маань ингэж ажиллаж байсан. Тэгээд үүний үр дүнд бол одоо манай Ховдын аймгийн уяачдын адуун сүргийн ямаа ноодуртай болсон. Хонь нь одоо илүү нугламтай баяд өмгийн одоо сайн чанарын хонь одоо олон 10-аараа үржиж өнөөдөр ховдчууд манай малчид над их л сайхан байгаа шүү. Одоо та тэмээ өхөр хоёрыг сайжруулах. Одоо буур сайн үлдрийн буур сайн үлдрийн бух хоёрыг авчрах юм байна да. Одоо тэр болмайлгүй дээ. Тэгээд ховд гэлтгээ одоо Баруун аймагт л авчрах юм байна да гэдээс. За энэ сайхан өдөр ингээд дүүгийнхаа энэ худган дээр одоо таарлаа хоёулаа. За тэгээд мянган адуучин түн болох болтугай. Тэгээд ер нь бол одоо энэ хөдөө энэ орон нутагт энэ малчтын асуудал ер нь ямар байна? Залуу малчид гэж байна уу? Одоо байх. Хөдөө орон нутагт залуу малчид ер нь ховор болсон. За тэгээд малчтын асуудал ер нь өвлөн зуд болоод зун нь гандуухан болоод тэгээд өвс тэжээлийн одоо ер нь өвс тэжээлийн дарамтанд одоо малчд ер нь ойрын 2 жил дараалан орчлоо доо. Ер нь малчтын амьдрал бол хүнд байгаа шүү. Ер нь одоо энэ өвс тэжээлийн малын мах нь үнэгүй, харь шир нь үнэгүй. Энэ гадаа дотоод руу энэ малын махсуу одоо энэ малаас гардаг малын ашиг шимийг л одоо аль өндөр өвн өртөгтэйгээр боловсруулж борлуулж зах зээлд гаргадаг бол маш хэрэгтэй. За ингээд би бас нэг юм сонирхож асууя. Ер нь одоо энэ малын тэжээл бэлтгэлийн асуудал гэж байна шүү дээ. Ер нь малчид яаж шийдэл байна уу? Одоо энэ танай энэ чинь говь газар шүү дээ. Энэ говьд ямар шийдэл вэ? Манай энд одоо тэр хүч тэжээл, ногоон тэжээл мэдэл гэдгийг тарих асуудлыг л ярихгүй бол манай энэ чинь говийн газар бороо баг ордог. Ер нь тэгэл услагаатай л одоо хадлан тариалангийн талбай бий болохгүй бол хамгийн өндөр шагийн үнээр л өвс тэжээл авдаг шүү дээ. Манай энэ ялангуяа манай энэ говийн сумууд. Тэгэд одоо энэ мянган малчин, мянган хоньтой, мянган ямаатай, мянган адуутай гэж одоо ингээд сайхан байна бидний. Гэхдээ энэний үр дүн цаашдын одоо эдийн засгийн ач холбогдол гэдэг ийм юм дээр би бас санаа зовж яриж боддгийн. Одоо ингээд энэ үйлдвэр ухсаа сайтай цөөхөн мал үржүүлэх өндөр ашиг шимтэй зүгээр нутгийн үйлдвэрийн ийм олон малыг үржүүлэх хоёрын хооронд ер нь ялгаа гарах уу гэж бодохоор өндөр ашиг шимтэй ийм үйлдвэр ухсаа сайтай малыг өнөөдөр бодлогын хэмжээнд үржүүлэх асуудал хамгийн зөв л гэж боддیں۔ Чи малчин хүний үед ер нь ямар бодолтой байна вэ? За би малчин хүний үед ер нь одоо ингээд ярихад бол энэ малын энэ олон хон энэ олон адуу бол ер нь яг үндсэндээ бол байх шаардлагагүй. Энэ бэлчээр газар нутаг ус ургамал одоо хавь юмыг үндсэндээ сүйдэлж юм гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ мал үнэтэй Монгол хүний одоо амьдралын өртөх нь бага байвал баг тийм ээ. Мал нь үнэтэй байвал одоо нэг ийм зовлон байж таа. Мал нь цөөхөн одоо төрөөс одоо жишээ нь ихэд малчдыг энэ газрын сөлжилтөөс хамгаалъя гэдэг малын толгойн тоонд нь оруулаад тэгээд малынх нь ашиг шим нь өндөр, мах суу нь өндөр, ус ноос нь өндөр үнэтэй бол малчд энэ малыг тэгшлээд багасгаж болох байх. Тэгээд нөгөө амьдралын өртөх нь өндөр болох дээр олон малтай байж тэрнээсээ зарж ижил одоо нөгөө тэгэхээр нэг одоо ер нь ийм одоо том зовлон гэх юм уу ийм бэрхшээлд учирчээд байгаа юм л да. Одоо ингээд монголч одоо ингээд 70 сая малтай гэж хамгийн цэвэр мах, эко махта сүйтэй гэж ярьж байгаа ч гэсэн яг үнэн бодит байдал дээр бид нэр өнөөдөр гадны зах зээл дээр малынхаа махыг борлуулж чадахгүй. Одоо ингээд 2020 оноос хойш Монгол улс нэг ч одоо тоон түүхийн мах гадаадд гаргаж чадсан